одоо хоолны влог 2 дугаар хэсэг явж байна. Тэгээд бүгдээрээ өөр хоолнуудаа цаашаага үздэцгээ. За энэ бол өөрөө бас л нэг том юм газар дор ертөнц байгаа. Би та нарт зөндөө хэлсэнтэй нөгөө нэг гонжоод ер нь юм газар доорх ертөнц бол бүр хитрхи их байгаа. Тэгээ ер нь энэ ямар учиртай ингэж барилга байгууламжууд яваад байгаа гэхээр нөгөө метроноос буугаад хүмүүс ажиллаа амжуулах. Дээрээс нь өвлийн үед, хүүтэн үед, бороотой шороотой үед хүмүүс даахгүй байх боломжийг их олгодог. Тэгээ манад ч гэсэн Монголд маань Улаанбаатарт маань ч гэсэн ийм газар дор байгууламжууд байгуулагдасаа гэж ихээр хүсэж байгаа. За цаашаа үзцгээе. Тэгээ би нэг юм хэлчихсэн чинь мартсан байна. Нөгөө нэг юу байгаа штэ. Энэ газрын хаягийг асуух юм бол хаяг авъя гэж бичээрэй. За энэ ёстой миний амар дуртай юм байгаа. Өчигдөр манай ажилтан Чагийн нэртэй Чаги гэдэг хоолны газар байсан бол одоо энэ маань Чүги гэдэг нэртэй ийм газар байгаа. Тэгээ энэ Чүги болохоор энэ хятадын нэг ийм одоо юу гэмээр юм дэ уламжлалт амттан бохгүй юу? Амар гоё амттай. Тэгээд энээс бас буцаж ирээд хамтдаа идцгэн заяа амар гоё. Тэгээ ийм тоглоомны машинууд бол хаасаагүй байдаг. Энэ бол хүмүүс авдаг нь байна. Ийм жижигхэн тоглоомын машин бол хаасаагүй байгаа. За одоо энэгээр бас жижигхэн уух юмнууд зөндөө байгаа. За энэ юу вэ? Энэ болохоор bubble tea байна. За энэ бас bubble tea байна. Ер нь маш их олон төрлийн bubble tea-нуудыг хятад өргөнөөр уудаг болчихсон. Тэгээд ингээ bubble tea-га сонгож агаад авч болно. За бас аваад явах тохиромжтой юм сэндвич төрлийн хоолнууд бас төрөл бүрээрээ байна. Тэгээд эдгээр бүр амар хямдхан хардаа ингээд 9 яон мон гэдэг ингээд 4400 төгрөг орчим те. Айгүй хямдхан байгаа хгүй. Дээд л нэг 11000 төгрөг хавцаа. Гоёроо байна. За энд юу вэ? KT бас л bubble tea явж байна. За энэ бас л bubble tea байна. За ер нь бол нөгөө нэг хоолоо идэж гоё төрлийн амттай юм ууя гэх юм бол ийшээгээ ирээд ууж болох нь яг л нөгөө л нэг газар дор юм дотроо л яваад байгаа юм л та. Гэхдээ ингээл дараа нь бас десерт хэсгүүдээр орж ирж ин гэсэн үг. За бас л bubble tea байна. За энэ болохоор зайрмагны хэсэг явж байна. Тэгээд нөгөө жимсийг шууд өөр шахаад энэ төр өвдөг фрэш жуусны хэсэг бол зөндөө байгаа. За ийшээ явах юм бол нөгөө хувцсны хэсэг рүү орчин бүр бас дийлдэхгүй амар их байгаа. Тэгээд дээрэс нь энэгээр ингээд сая би нэг юм харуулъя гэж бодсон нь номны юмнууд айгүйх байсан. Номны худалдаа. Ном болоод бичиг хэргийн худалдаа энэ нүгээр байсан. За охиндоо нэг зургийн дэвтэр авах хэрэгтэй. За тэгээд жижигхэн ч гэсэндээ маш том хоолны ертөнцөөр аялуулсан баг гэж найдаж байна. Тэгээд энэ газрын хаягийг хэлж өгье. Зүүжан Ньютаун буюу Зүүжан Шинчэн гэдэг ийм метроны буудал байгаа. За тэрний болохоор яг Кантон Тауэртай би түүний талбай дээр үзүүлсэн энэний өмнөх влог байгаа. Кантон Тауэр ингээ харагдаг амар том талбай байгаа. Яг тэр талбай байна шүү дээ. Яг тэр талбайгаараа шууд ингээд яг Кантон Тауэр энэ байлаа. Энд чинь ингээд талбай байлаа. Яг тэр Кантон Тауэрын өөдөөс харсан дунд нь талбай байгаа. Яг чанх өөдөөс нь харсан юм доошоогоо буудаг нэлээд том хаалга байгаа. Тэр лүү ороод тоглоомны хэсэг байгаа. Тоглоом нь ингээд зөндөө олон авто тоглоом байгаа. Тэрийг дөнгөж өнгөрөөл тэр жигтэй байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр Зүүжан Ньютаун гэдэг одоо метроны буудал дээр л байгаа гэж ойлгоорой. Тэгээд тэндээс нэг хол биш. Тэгэл Зүүжан Ньютаун дээр буулаа. Кантон Тауэр тэр чигээр харагддаг маш том талбай байгаа. Тэр талбай нь яг чанх урд хэсэгт нь доошогоо ордог ийм том талбай байгаа. Тэгэхээр заавал ийшээ ирж төрөл бүрийн хоолыг идээрээ. Маш олон төрлийн хоол байгаа шүү. Тэгээ ер нь ирээд ямар хоол хаанаас дуудах вэ? Би амар олон хоолны газар хэлж өгч болно даанч. Хоолны газар хэлж өгөр муу хүн болчих гээд байна. Амар гоё буу цаанаас олох, амар гоё мантуу буу цаанаас айгүй гоё тоор цаанаас олох гэвэл хэлээд төгчих гээд байгаа хгүй даачааг муу хүн болчих гээд байна. Муу хүн эцтэй гэдэг байгаа шүү дээ. Тэгээ эцэн уусна гайхуулаа гэж загнуулах гэж айсандаа хоолны влогт нэг оруулах байгаа. Тэгэхээр та бүхэн маань хүүшээ хитүүлээ чи нөгөө чүүгээ идэх юм байна шүү дээ.
Вокой зоожил юм аа. Шиш. За ямар ч гэсэн чүүгээ авчихлаа одоо иднэ. Та нар яг гоо хамт идчихэж байгаа юм шиг идээрэй гэдэг байхгүй. Тэгээ энэ сонин сүүгээр хийдэг баабал тийм дотор байдаг жижигхэн баабал байдаг шүү дээ. Тим юмтай юм гоё амтсан байдаг байхгүй юу? Тэгээ энэ нь болохоор цагаан гааны үнэртэй сүүний амттай. Тэгээд өвтгөрүүлсэн сүү байдаг. Ашигтай бактериар маш баялаг. Тэгээд хятадтай ерөнхийдөө уламжлалт амттан гэж авдаг ийм уламжлалт тавхтай. За ийм гоё юм байдаг байгаа. Тэгээд би бүр өмнө нэг анх идэж үзэхдээ л хүмүүст энийг харуулах гэж бодож ирсэн. Тэгээд зайрмаг шиг тэгсэр айгүй гоё амттай. Энэ бол хитрхи олон төрлийн байдаг. Вокой кан пайжао шишэ. За ийм төрлийн байдаг. Сүүтэй. За манготой. Тэгээд маш олон төрлийн жимсүүд байдаг. Тэгээд айгүй гоё гоё. Өөр өөрсдийн гэсэн онцлогтой. Тэгээд та нар хэрвээ ирэх юм бол заавал идэж үзээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээд одоо идэж үзүүлээд одоо яг юм идэ үзүүлэхээр яг муу юм болчих гээд байна. Айгүй гоё тэгээд нэг сонио хийдтэй цаймаа амдаг юм уу? Яа, би нөгөө ойрд амар гаргаад тэгээ айгүй оройн цагаар юм идэхгүй байхгүй юу гэсэн чинь та нараас л орой юм идсэн чинь та нарын ачаар гэдэггүй амар гоё. Яг нэг цай ч юм шиг хийдтэй цай ч юм шиг яг юм жоохон цөгийн балтаас сүүч юм шиг тиймэрхүү амттай. Гэсэн мөрдөд жоохон часгийсэн гэх юм уу? Тэгээ зөөлхөө. Тэгээ нэг бомбол зуурна цэцэг нүүрэн ч гэсэн айгүй сонирхолтой. Тэгээ зарим нь ингээд нэг зүгээр нэг бабл юм шиг тийшиг биш заяа нэг юм наалтамхай. Тэгээ би бодоод будааны гурлаар хийдэг одоо нэг бабл юм шиг байгаа юм. Тэгэхээр тэгж байгаа би энэний түүхийг та нарт арай илүү мэдээлэл хайж байгаа тэр хүсэх юм бодос олж өгөхийг хичээнэ заяа. Чуги. За тэгээ та нартай сонирхолтой мэдээлэл хүргэсэн байх гэж найдаж байна. Хэрвээ гонжоод ирэх юм бол заавал чуг шеэрж үзээрэй гэж хэлмээр байна. Subscribe дарах битгий мартаарай. Зарим нэг хүмүүс subscribe дарахгүй, лайк дарахгүй би хараад байгаа шүү. Айгуу зөвүүн тэгэл үзээ чимээгүй хяналтын камер юм уу хаашаа. Лайк майк дарж байгаа яа.